Алга болсон удас. Гэртэн ганцаараа амьдардаг нэгэн охин байв. Тэр хоёр удастай. Гэтэл нэгэн өдөр нэг удас нь алга болж гин. Охин хаан давснаа санахгүй байв. Тэгэд алга болсон удас руу ганцалгалаа. Хинэгэн удсыг нь авлаа. Тэгээд охин байна уу гэж хэлэхэд эрэгтэйч биш, эмэгтэйч биш нэг тийм сонин хоолоогоор нэг хүн заа гэж хэлв. Би удасны эзэн байна л да. Танад удсан олсон биз дээ. Ингээд нөгөө хүн заа гэж хариулв. Тийм болохоор би удсаа буцааж авах гэсэн юм. Хаан уулзаж цагаа төгрөх байна гэж охин хэлв. Нөгөө хүн бас л заа гэж хэлв. Охины дург нь хурж тавд тоглоод байгаа юм хайшин юм гэлээ. Нөгөө хүн нь бас дахин заа гэв. Яа юу тэнийг юм бэ? Ингээд охин удсан тасалчихж гин. Угаасаа тэр удсыг хэрэглээд 2 жил болсон. Тэгээд ч надад ахаад нэг хэргэлдэг удас байгаа штэ гэж охин бодлоо. Тэгээд тэр охин хоолон идчихээд ундлахын өрөөлөө яв. Гэтэл орныхон доор охины алга болсон удас байлаа. Охин ихэд гайхав. Тэр ярьсан хүн тэгээд хэн юм бэ?